Энэ арас үнэхээр дэндүү жигтэй юм. Жилийн 4 улирал мананд хучигддаг. Ямар ч хөлөг онгоц орж чаддаггүй, гарч чаддаггүй. Бүр цэргийн флотч арга мухарцсан. Харин арас доторх оршин суугчдын амьдрал бүрч там болсон. Тэднийг байнга итгээд дууны долгион зовоодог. Заримдаа ганц амны хоолны төлөөж зодтолчихно. Гай дээр гай нэмсэн. Арал дээрх нөөц хадгалдаг дэлгүүр гинэт их түүмэрт өртөв. Оршин суугчид цаг алдалгүй ирж галыг унтраасан ч нууцлаг нийсийн имээ. Түүмэрт нилээд хүнд шархаджээ. Энэ ганцаардмал арал дээр эмнэлгийн нөхцөл үнэхээр муу. Хамгийн наад захын антибиотикч бараг байхгүй. Ийм түлэгдэст хамгийн амархан халдвар авдгийг мэднэ шүү дээ. Хэрв гадагшаас тусламж авч чадахгүй хэвээр бол нийсийн энэ 7 хоногийг давахгүй болов уу? СБМ-ийнхээ амь насанд их санаа зовж өөр өрөөнүүдээр орж авдар шүүгээ нэгжин ухав. Тэгтэл үнэхээр хідэн ширхэг цагаан юм олжээ. Харин энэ үед Илси мушгаа дүрсний мөрийг хайсаар байв. Тэр гэрийн агуулгах дотроос олон хуучин зураг хадгалсаар байгааг олж мэдэв. Тэдний дунд Мелиний охинд өгсөн зургаас гадна Мэри гэж гарын үсэг зурсан нэг зураг байлаа. Илси тэр дороо сэжиг авч энэ хүн охинтой ямар холбоотой юм бол гэж бодов. Одоо Мелийн ухаангүй тул асуух аргагүй. Тэр зөвхөн Мэригийн мөрийг дагаж цааш шалгахаас өөр аргагүй болов. Илси зургийн цаасыг барьсаар арал дээр хамгийн өндөр настай оршин суугч руу явв. Гэтэл тэр хөгшин Мэригийн талаар огтхонч дурсамжгүй байлаа. Тэр Илсиг хүн амын бүртгэлийн албанд очиж үзхийг зөвлөв. Тэнд арлынхны төрсний бүртгэлийг хариуцдаг аж. Хэрв тэндээс ч мөр олдохгүй бол башуулгын газраар нэг очиод үзэж болно. Тэр бол арлынхны нутаглуулдаг газар. Илси зөвлөгөөг дорн дагаж даруй хүн амын бүртгэлийн албанд очив. Эцэст нь бүртгэлийн дэвтэр дээрээс үнэхээр Мэригийн нэрийг оллоо. Гэвч санаанд оромгүй нь тэр хүн 100 гаруй жилийн өмнө нас барчихсан байжээ. Илси бүх анхаарлаа хандуулан нуугдсан мөр хайж байх тэр үед ганцаардмал арлын хямрал улам шат ахиж байв. Тэр их түүмэр супермаркетын нөөцийг үнс нуран болгочихсон. Ингээд арал хагдаасаа гэж хамгийн их хүсдэг буудлын эзэн хүртэл сэтгэл нь түгшиж эхлэв. Тэр ахмад цэргийн сууцанд очиж даруухнаар зөвлөгөө өгсөв. Хэрв арлын гадна үнэхээр дайн болж байгаа бол дайсан нь хин юм бэ? Тэгээд энэ жижиг арлыг бүсэлсэн зорилго нь юу вэ? Эднийг ойлгож чадахгүй бол нүдэн дээрх энэ хямралыг хизээж шийдэж чадахгүй байх. Ахмад цэрэг удаан бодол болов. Тэр энэ арал дээр олон жил амьдарсан. Цэрэгт анх орж байсан үеэ бүдэг бадаг санаж байлаа. Тэр үед цэргүүд арал дээр радрын станц байгуулсан юм. Гэхдээ дээд дарга нар түүний зориулалтыг хизээж тайлбарлаагүй. Ахмад цэрэг таамаглахдаа арлын нөгөө талд том байлдааны хөлөг зогсож чадах. Эсвэл шумбагч онгоц орж ирэх тохой байдаг байж магадгүй гэв. Буудлын эзэн үүнийг сонсоод дотор нь палхитэлц очив. Тэгээд даруй радрын станц байсан газар руу яарав. Хэдийгээр тентхийн харуулын анги аль хэдийн татагдсан ч энэ газар одоо хүртэл арлынхны хизээж хөлс тавьж байгаагүй газар хിവэрэ байв. Дотор нь үнэхээр хүнд мэдэгдээгүй нууц нуугдаж байгаа юм болов уу? Гэхдээ буудлын эзэн яаран дотогш орсонгүй. Харин эхлээд өөрийн буудалтаа буцаж ирэв. Сандралцсан олны дунд нэг хүн огт нийцэхгүй харагдана. Түүний нэрийг Лок гэдэг. Уг нь тэр арал дээр аялал жуулчлалын төсөл хөгжүүлэхээр ирсэн юм. Энэ хэдэн өдөр арал бүслэгдсэн тул тэр буудалд байсаар байгаа. Халдсан буудлын эзэн сайхан сэтгэлээр урагш очин анхааруулв. Локт өөрт нь хийх юм олгоё. Стивээс бусад аралчид гомдол гаргана. Локийг амжилттай холдуулсны дараа эзэн тэр даруй нөгөө хүний өрөөнд орлоо. Аралд буух үедээ тэр анзаарсан. Лок 2 том төмөр авдар авч явсан. Тэдний нэг нь цоочтой байв. Нөгөөг нь онгойлгоход дотор нь гадаад хил дээрх олон материал уурч байв. Дунд нь нэг усан замын зурагч хавчуулагджээ. Эдгээр нь огт хөрөнгө оруулагч хүнд байх зүйлс биш байлаа. Харин арлын гаднах байлдааны хөлөг дээр командлагч энэ тэнгисийн бүсийн тухай судрыг сүхэн үзэж байв. Энд хөлөг онгоц сүрэх ослын давтамж дундаж хэмжээнээс хэдэн 10 дахин өндөр гин. Амьд үлдгэсдийн олонх нь луужин самуурснаас болсон гэж ярьжээ. Эндх газар домогт өгүүлдэг. Бермудын гурвалжингаас ч илүү чихүүдс хүрмээр санагдана. Командлагч Хариат нартаа өнөөдрийн даалгаврыг өглөө. Тэр нь сүрсэн онгоцны хар хайрцгийг татан гаргах явдал байв. Ослын цэг хүчтэй соронзон орны дотор байсан ч гэвч туслах офицер зүй тогтлыг нь аль хэдийн олж мэджээ. Энэ хачин соронзон орон үе тасран алга болдог. Тэр шумбагчдыг бэлэн байдалд байхыг шаардлаа. Ямар ч мөчөд усанд орж хар хайрцгийг татан гаргахад бэлэн байхыг тэр өдрийн үдээс хойш тэд соронзон саад арилсныг эцэст нь илрүүлв. Хоёр шумбагч хурдны цагаар ослын цэг рүү яарав. Командлагч тушаал өгөхөд татан гаргах ажиллагаа даруй эхэллээ. Шумбагчид онгоцны сэгийг удалгүй оллоо. Гэтэл дараагийн агшинд холбооны төхөөрөмжийн дохой туйлын тогт өргөй болов. Тэдний байршлын тэмдэгч дараалан алга болов. Жигтэй дууны долгионы довтлогоо дахин ирэв. Бүр арлын оршин суугчид хүртэл өртөв. Бүх юм намжмагц. Командлагч шумбагчдын ярианы бичлэгийг яаран татаж үзв. Дотроос нь шаналсан ойр дуу бүдгхэн сонсогдов. Харин туслах офицер энэ нь шумбагчдын дуу биш гэж хатууд өгнөв. Магадгүй соронзон саад нөлөөлж өөр газраас ирсэн дуу чимээг хольсон байх. Тэр хоёр энэ нь дайсны довтлогооны арга мөн эсхийг хилэлцэж байтал холбооны төхөөрөмжөөр хамгийн сүүлийн мэдээ ирэв. Тэд далайн мандал дээр амьд үлдсэн нэг шумбагчийг олжээ. Тэр хүн хар хайрцгийг авчирч чаджээ. Харин арал дээр хүмүүс одоо ч бие биеэ хардаж тэмцэлцээр байв. Буудлын эзэн ажилтнаа олж
Нууцаар нэг үүрэг өглөө. Тэр нь Локийн хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй ажиглах явдал байв. Харин энэ талд Элси Ахмадын зааснаар оршуулгын газарт хурж ирэв. Мэргийн булшны чулууг тун амархан оллоо. Тэр дээрх бичгийг харандаагаар дардслав. Тэгээд даруй Мелиний хөвтөж буй өрөөнд очив. Элси хид дуутахад нөгөө нь сайн нүдээ нээв. Тэр хуучин зургуудыг шууд гаргаж тавилаа. Тэгээд мэргийн нэрийг хэлв. Мелиний харц огцом хурайв. Дараа нь орны дэрэгдэх шүүгээс нэг зураг гаргаж ирэв. Зураг дээр хэмэгтэй Мелинтэй тун адилхан байлаа. Тэр нь яг залуу Мэри байв. Элси илүү олон сэжүүр асуухыг хүссэн ч харин Мелин нүдээ тас анин. Ахиж ганц ч үг хэлсэнгүй. Харин Локийг мөрдөж явсан буудлын ажилтан санамсаргүйгээр нууц хонгил руу орчихов. Янз байдлыг нь харахад Ахмад дайчин нөхдөө нууж байсан газар мөн байлаа. Ажилтан сониучрхан ийш тийш хяламхийж байтал араас нь нэг хүчтэй цохиулчихв. Удалгүй ажилтан алга болсон мэдээ. Жижиг арлаар нэг тархав. Оршин суугчид шүн дөлөөрхөн хайхаар гарсан ч эцэст нь юу ч олсонгүй. Өглөө дэм буудалд хооллохоор ирэхэд арлынхан үйлчлэгчийн ор сураг хаацныг нэхэн асуув. Дэм буудлын эзний зүрх агшив. Тэр үйлчлэгчийг Локийг мөрдөхөөр өөрөө явуулсан байлаа. Одоо тэр хүн ор сураггүй алга. Энэ хэрэг Локоос ангид байх аргагүй. Гэвч үүнээс өчүүхнийг ч задруулж болохгүй. Тэгээд тэр аргацаасан шалтак хэлхээс өөр аргагүй болов. Ингэхэд арлынхан бүгд бурууг сэв рүү чиглүүлв. Учир нь бүгд мэдэж байсан. Тэр хоёр нэг эмэгтэйн төлөө өрсөлдөж явсан юм. Хэрэг үйлчлэгчид юм тохиолдсон бол хамгийн их сэжиг сэв дээр унана. Чи түүнийг хаана нууснаа хурдан хэл. Энэ үеэр Элси арал дээрх ахлагчийг дахин олж уулзав. Энэ удаа тэр юу ч нуусангүй. Тэгээд мэргийн өнгөрснийг аажуухан ярьж эхлэв. Тэр эмэгтэйг нэгэн цагт арлынхан шулам хэмээн буруутгаж байжээ. Арлын эргэн тойронд шуурга босох юм уу хөлөг сүрэх бүрт. Оршин суугчид бүгд бурууг Мэри дээр тогтдог байв. Элси завшааныг ашиглан доторх хэрэгэлцээгээ хэлв. Яагаад Мэри Мелин хоёр ийм адилхан харагддаг юм бэ? Ахлагч хариулсангүй. Харин нэг хачин үг хэлв. Зарим юм энд төрж бас эндээ мөхдөг. Эцэст нь бүх зүйл энэ арал дээр цуглардаг. Элси үүний цаад утгыг ойлгосонгүй. Тэр цааш лавшруулан асуух гэж байтал ахлагчийн эхнэр гинт гарч ирэв. Тэр гэрт үлдсэн ганц өвчин намдаагчаа гаргаж ирээд Элсид өгөв. Хэрэгтэй хүнд дамжуулж өгөөрэй гэж хүслээ. Хөөгдөн гарсан Элси аргагүй эргэж яв. Гэвч тэр хитгэн алхам холдоод ахлагчийн гэрээс 2 буун дуу гарлаа. Магадгүй хангамж тасарсан нь тэр 2 хөвгшнийг бүрмөсөн алдуулжээ. Амьд үлдэх зоригийг Элси өвчин намдаагчийг арал дээрх цорын ганц зөвлөгчөд дамжуулан өгөв. Гэтэл санаандгүй нэг мэдээ сонсов. Сиб эмээгийнхээ өрөөнөөс хитэн цагаан юм олжээ. Шинжилж үзэхэд тэр нь бүр хөндүүлэх юм байв. Элси үнийг сонсоод цочив. Мелин яагаад ийм хадгалсныг тэр ойлгосонгүй. Бүрж хөдс хүрмээр нь Элси охиноо төрүүлснээс хойш энэ арал дээр дахиж хинч хүүхэд төрүүлээгүй. Яс хавталцсан хүйтэн мэдрэмж зүрхийг нь нөмөрлөө. Мөрдөн шалгалт гүнзгийрэх тусам Элси улам тод ухаарч байв. Үл үзэгдэх асар том гар бүхэл арлыг атгандаа байлгаж байгааг арлын гаднах цэргийн хөлөг дээр сүрсэн нисдэг тэрэгний хар хайрцгийн мэдээллийг эцэст нь сэргээж чадлаа. Ослын шалтгаан нь хүчтэй цахилгаан соромзон цохилтод өртснөөс байв. Дараа нь тэд нисгчийн бичлэгийг тоглуулв. Танил хит нам давтамжийн шуугаан дахин сонсогдов. Командлагч тэр дорн үүнийг бүсэлтийн дотор талаас цадсан гэж дүгнэв. Хорлон сүйтгэгч арал дээр биш. Харин далайн мандлын доорх шумбагчид нуугдаж байна. Тэр туслах офицерт арлын бүх оршин суугчийн бүртгэлийг авчрахыг тушаав. Ойр даралд ирсэн жуулчдыг ч орхигдуулахгүй див. Зузаан овоо материал дундаас командлагч нэг чухал мэдээг олж анзаарав. 1 сарын өмнө эрэг хамгаалах алба жижиг арлын ойролцоо живэх гэж байсан худалдааны хөлөг илрүүлжээ. Үүнээс ч гайхалтай нь тэд бүр хид хідэн амьд үлдэгчийг аварсан байв. Үүнийг сонссон командлагч ихэд гайхав. Тэр амьд үлдэгчдтэй зав гарган уулзахаар шийдэв. Тэгээд туслах офицер онцлон танилцуулж эхлэв. Бүртгэлд байсан тэтгэврт гарсан Ахмад дайчныг санаанд оромгүй тэр хүн Эстоны хөлөг онгоцны сүрлээс амьд үлдсэн цорын ганц хүн байжээ. Нэгэн цагт нууц баримт хулгайлсан хэрэгээр баривчлагдаж байсан. Эцэст нь сэтгцийн өөрчлөлттэй гэж үзүүлээд ял зэмээс мултарсан. Энэ олон жил арал дээр амьдарчээ. Харин өөр нэг сэжигтэй итгээд саяхан аралд ирсэн Лок байв. Гаднаас нь харахад тэр жирийн нэг хөрөнгө оруулагч мэт. Гэвч гүнзгий шалгасны дараа цэргийнхэн Лок арал орчмоор асар их газар худалдаж авсныг илрүүлв. Түүнчлэн тэр Орост олон жил амьдарсан. Нутгийн олон ойлгохтой 8 холбоотой байжээ. Онцгой юм гарахгүй бол Лок бол Оросоос ирсэн тагнуул мөн. Энэ удаа аралд буусан нь ч нууц даалгавар биелүүлэх гэж. Энэ үед Элси хүн амын бүртгэлийн газарт энэ арлын тэмдэглэл бүртгэлийг сөхөн үзэж байлаа. Тэр 19-р зууны сүүлээс хойш мэрэг шулам хэмээн олон даралдах шүүхэд хургуулсан шүүлгэсний дараа энэ бүртгэл дахин огт шинжлэхдэггүйг олж мэдэв. Бүхэл арал орхигдон эзгүүрсэн мэт. Олон жилийн дараа л шинэ оршин суугчид аралд иржээ. Гэвч бүртгэлд хуучин суугч нэг ч үлдээгүй. Гагцхүү мэргийн нэр шинэ суугчдын жагсаалтад гарч ирсэн байв. Яг л Мэри иргэн ирсэн мэт. Аралд дахин ам оруулсан шиг. Нөхөр Жорж нь аралдаа төрж өссөн жинхэнэ нутгийн хүн байжээ. Тэр Багдад ахмадуудын
Ам дамжин ирсэн аимшигт домгийг сонсож өссөн. Энэ аралд нэгэн далайн мангас нуугддаг. Тэр мангас далайн цаг агаар болон төмрийг захирч чадна. Түүнчлэн туйлын догшин цаг агаар үүсгэнэ. Ингээд хажуугаар өнгөрсөн хөлгүүдийг живүүлдэг. Сүүлийн үед тохиолдсон элдв хачин явдлыг бодоход Эли энэ домог үнэн байх өндөр магадлалтай гэж сэжиглэв. Тэгээд нөгөө далайн мангас нь нэрэж байж мэднэ. Эсвэл энэ хоёр салшгүй холбоотой. Ингэж бодсон Эли шүн дөлөөр дэм буудлын эзнийг зорин очив. Тэр хүнээс яаралтай сал хийж бүгдийг авч явахыг гуйлаа. Үгүй бол арлын бүх хүн далайн мангасын гарт амиа алдаж мэднэ. Гэтэл буудлын эзэн огт итгэсэнгүй. Тим хий хоосон домогт дээр нь арал дээр гай тасрахгүй байсан тул түүнд бусдыг бодох сөхөөж байсангүй. Эли явмагц. Буудлын эзэн тэр дороо Сибиг олж зөөгчийг хороосон хүн лог байх магадлал өндөр гэж чулуухан хэлв. Супермаркет шатсан хэрэгч түүнтэй холбоотой байж мэднэ гэв. Өөр дээрх сэжгийг арилгахын тулд Сиб тэр даруй буудлын эзэнтэй нийлж ажиллахаар зөвшөөрөв. Тэр хоёр шууд локийн суудаг өрөө рүү дайран орлоо. Тэгээд түүнийг төвөггүй дарж авсан. Гэвч хүн алж гал тавьсан гих буруутгалын өмнө лок шүдээ 100 огт хүлээсэнгүй. Сиб хүч хэрэглэн үг алдуулахыг завдав. Гэвч буудлын эзэн түүнийг хориглов. Яг тэр үед үүдний цаанаас сувлагч хаалга тогшив. Тэр дотроос гарсан чимээг сонсчээ. Буудлын эзэн яарн нэг шалтак хийлж түүнээс аргацаан салав. Гэтэл тэр хоёр буцаад өрөөнд ороход лок аль хэдийн зүгтснийг мэдэв. Энэ хооронд элэд туслах хүн юр олдсонгүй. Тэгээд өөрөө гардан энгийн сал хийж эхлэв. Гэвч усанд тавих болгонд давлгаа түүнийг эргүүлээд арал руу шидэв. Тэр охиноо олох гэж сэтгэл нь шатаж байлаа. Гэвч охин нь тэр үед хөлийн тусгаарлах тасагт байгааг мэдсэнгүй. 1 сарын өмнө тэднийг эргийн харуул аварсан. Түүнээс хойш эндээс огт хөдөлсөнгүй. Гэхдээ энэ чанга хамгаалалтыг харахад ямар нэг үл мэдэх вирус халтсан бололтой. Энэ бол ганцаардсан арал цувралын 3 дахь хэсэг. Дараагийн хэсэгт энэ түүхийн төгсгөлийг үзнэ. Таалагдсан бол үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн хэсэгт уулзъя.